За амархан сайн байна уу манайхаа. Лайвта тавтаа морлоорой. Лайвта тавтаа морлцоорой. Орой минь манайхаа. Бүгдээр ая тавтаа сайхан байцгаана уу. Үчи минь бүгдээр лайвта тавтаа морлцоорой. Хэсэг хугацаанд хөрөлцгөө хэсэг хугацаанд хамтдаа байцгаая. За үчи минь бүгдээрэнд нь энэ өдрийн амар амгалан айлтгая. Бүгдээрээ тавтаа сайхан одоо хаварчиж байна уу? Өвлжөө дуусчихсан. Одоо сайхан хэдүүлээ хаварчиж байгаа. За манайхан янз бүрийн одоо өвчний юм давтаагүй аятаа тухтай байж байгаа гэж би итгэж байна. Манай ялангуяа энэ 1000-ын, 5-ын, 10-ын бүднээр аятаа тухтай сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна. Та нар миний ягаад өсөмсөн сэрцэн эрчим энергийн хувьд бол маш сайхан хүчрхэг байгаа. Ийм болохоор янз бүрийн одоо таагүй өвчнөд дарлуулахгүй хэмжээнд болчихсон байгаа хүмүүс шүү. Та нартай энэ үчи мэндэ хүргэе. Та нартай одоо 7 хоногт нэг уулзж байгаа. Бүтэн сайдрын 8 цагт уулзж байгаа. За тэгсэн ч гэсэн надад бас бэлдэж барих зэхих нэг зав жоохон хомсхон байгаад байгаа шүү. Манайхаа уучлаарай. Хийх ажил их байна. 24 цаг яг үндэ багтаад байгаа. Тэгээ та нар ч одоо болж болохгүй шүү. Багшаагаа гуугаад ах гэж чинь бас одоо ингээд болчиж болохгүй маа. Тэгээд та нар чинь заавал ингээд надад хамааралтай байгаад ахын тийм байж болохгүй шүү. Ер нь бол манайхан та нар бүгдээрээ бие даах хэвээр. Бүгдээрээ одоо тэр хэмжээнд ирцгаацсан байгаа. За зарим шинэ хүмүүс нь бол сүулт нь орж ирж байгаа. Хэн нэгний одоо заавар зөвлөгөөнөөр орж байгаа хүмүүс нь одоо арай жоохон болоогүй байгаа. Тэрнээс анханаас нь намайг дагаад явчихсан хүмүүс бол одоо нэлээд гайгүй маш сайхан аятаа болцсон байгаа шүү. За баярлаа. Хаврын дунд сарын шинэ мэнд хүргэнэ. Шинэ 8-ны мэнд хүргэе гинэ. За та нартаа баярлаа. За манайхан тавтаан баярлаарай. За манайхан аятаа тухтай бүр чаргавцалтай байх нь гайгүй болсон байгаа. Нэлээд мэдлэгтэй болчихсон байгаа. Та нартаа баярлж байна. За бүгдээрээ ерөнхийдөө бол та нар маань нөгөө умаа айгуу сайн хийж байгаа гэж найдаж байна. Умаа. За тэгээд угаасаа мэдлэгтэй болсон хүмүүс маань нөгөө домынхоо хөлөөдөө хийсэн байгаа. За тэгээд угаасаа би хаана сэтгэл санаа таагүй байгаа хүмүүсийг би хэлж байгаа шүү дээ. Та нарыг нөгөө юунуудаа сайн үзээрэй. Лайвудаа нөхөж үзээрэй. Лайваа нөхөж үзнэ гэдэг чинь та нар угаасаа тухайн цаг өвдөө очиж маш хүчтэй энергийн урсгаланд ороод байгаа. За энэ энергийн урсгалд орж явахдаа би хүмүүсийг хэлдэг шүү дээ, тийм. Энэ цаг мөчөө аятаа тухтай өөртөө илүү одоо хэрэгцээтэй сайн угтах нь одоо өнгөрүүлэхийн тулд та нар зовиртой тэр газруудаа тавиад байгаарай гэж хэлж байгаа шүү дээ та нарыгаа, тийм. Тэр газраа тухайн газраа одоо юугаа гараа зовиртой газраа гараа тавиад энэ яг хамт байгаа цагийг айгүй тийм үр ашигтай өнгөрөөгөөрэй гэж би та нарыг хэлж байгаа. За тэгээд өөрсдөө угаасаа тэр умыг хийдэг байгаарай. За тэгээд тэр дөрвөө би нөө засал болгондоо та нарт дууны засал, хуурын засал, за тэгээд дээр нь зарим дээр нь галын заслын дээр давхар хийгээ явж байгаа. Тэр болгон болвол ерөнхийдөө давтаад үсгэд хүчин төгөл дээр яг тухайн цаг үед очиж та нар тэр их энергийн урсгалд орж байгаа шүү. За та нартай аваа хэдэн хүмүүс ороод ирсэн байна. Одоо тэгээ хуурынхаа заслыг эхлээд явж яа манайхаа хуурынхаа заслыг явж хүмүүс орж иртэл тийм ээ. За манайхан угаасаа юм одоо зэгцсэн байгаа. Өнөөдөр манайхны нэг дагагч, миний үйлчлүүлэгч булганы сайхны айрыг авчирч өгсөө. Баярлалаа. Энэ лайв үзэж байгаа байх гэж бодож байна. Маш сайхан айрыг авчирсан байлээ шүү. Баярлалаа. Бурлууд маань талархаж байна. Би бурлуудынхаа өмнөөс бас талархаж байна. Үнэхээр сайхан хамттай айрыг авчирсан. Булганы сайхны одоо үйлчлүүлэгчтэй баярлалаа. Хүүхэд нь 2 охин ирээд авчираад өгсөн шүү. Баярлалаа. За та нартай сайхан хуурай тавлаа доо.
сая Алтай 5 богдынхаа хорыг татаж өглөө. Одоо хэдүүлээ. Үлэмжийн чанарыг явъя. За манайхан сайхан байна уу? Хайтай байна уу?
За хуурын нодоо заслын хэсэг өндөрлөө. Одоо ингээд хэдүүлээ дууныхаа засалд орцгоё. Тээж төрүүлсэн ачинэ тэтгэж хариулах завгүй аваа тэнхэн хүү намайгаа тэнгэрэж минь өршөөрөшөө 도든다 감성 지매 도충후가 어르셔 빙그레 주민 으르셔거래 살았던 누든 누제그대 살았던 두사되나 애매금 멀승애지 타네가 애태문칙산 허용다 Allah'ın ötüneme nuhacamaz Ayga duret bumburda Etemun çıksan holayım da Şudri mungun tosuli 나라 서대명근 도해겐 악태 샤르글 체니 나라 아이드부두 강을 긍베리야 안해줘줘도 섬도 기맨 아처태 주민노다 아유등 아유등 더 댕그레 주민 으르셔거 Айта тухтаад байна уу сандарсан тэгсэн хүмүүс жоохон байгаад ах шиг байх юм. За тэгээ дээр наман цангачсан хүмүүс жоохон байгаад байна. Манайхаа ундаалгаас жоохон хүртээд ирэхээр амьсгаадцсан, твдцсан, сандарсан хүмүүс их байж мэддэгдээд ах юм. Тэгээд ам нь хатаад байна, хуурашаад байна. За ийм хүмүүс нөгөө ундаалгаасаа сайхан хүртээд ирэхээр манайхаа унтаадлагаас Ujimji сайхан хоровод тэж дөрүүлсэн болохоор өсмөн бурал болсон үхүйхэн санах юм үрэн цагаан örtücü dolu hinget
хоцорсон ээжээ бахан бодох юм ингэн хавтгай сүгээр цайсуулж уулгаагүй болохоор ээжихэн ачигээ бичин юугаар хариулсан гэхэвдээ өөрийн цогоо гигэн өрөтөж золгох ингээд үлдэж хоцорсон ээжээ бахан бодох юм цэцэгси шүдрээр дарсан ирж далаагүй болохоор хүрсэн өрийг би юугаар хариулсан гэхэвдээ өөрийн цогоо гигэн өрөтөж золгох ингээд үлдэж хоцорсон ээжээ бахан бодох юм үлдэж хоцорсон ээжээ бахан бодох юм хорвоод ирсэнэ зарлаач ойлон ойдон мэндэлэхэд хорхон улимсаа унгаач үнэг хачилж соосоо тэнгэр газраа шүтэн дэцэн удмэга татаагасаа тэнүмурлах тада мурбутэн яутгапи аз жаргал баяра байсагала танясэгтэшу ава амьдарлин гэгэлэг бүхэн ава гэж дутхаас ихтэй сайхан авиндэ дэлхийх мөрөөрөө тамгааж тэнтэр тунторхон алхалхаад дэмнэж хөрдөн түшээд дэндүү баярлаж хөрсөө ханядэдэл чигрээ дүүрэтэлэмшээсэн хамбурлах тада илэг бүтэн яутгапи аз жаргал баяра байсагала танясэгтэшу ава амьдэрдэн гэгэлэг бүхэн ава гэж дутхаас ихтэй
сайхан аав минь дээ сайхан аав минь дээ гимшил баярын хорвоод аннажалт хэмээн тавлаад гэрэлтэй сүдэртэй орчлонги гимшил хаарлыг таниусаар түмний хүндэл хүлээж хүмүүн цаягаан өрөөгөөсөө төвшин бурлах тайда үди зэрэгтэл явдгаа би аз жаргал баяр баясагада танаас ихтэй шүү ава амьдралын гэгээлэг бүхэн ава гэж дутаас ихтэй сайхан аав минь дээ сайхан аав минь өнөр тэнгэр заяасан болохоор чинь өглөө нарыг тосон хүлээх ёо өглөө наран цацраган түгэж өн ходи чамайг илгээх ёо намайг дурсаад дуулдаг болохоор чинь чамайг би харлан дуулмаар байна хөрөстө дэлхийд унсан болохоор чинь хөгөлгөр русыг сарвчлан ширтэх ёо хөгөлгөр русыг нүмөрт хургасаа хөдөх салхаар чамайг илгээх ёо намайг дурсаад дуулдаг болохоор чинь чамайг би харлан дуулмаар байна. За манайхаа ундаалгуудаас сайхан хүртээрээ. За одоо ингээд галын засал хийх гэж байгаа. Манайхан хажуудаа ундаалгаас үрдчээрээ. Гарц ганган бэлэн байгаа бол дараа нь ягаарай. Одоо хамгийн эхлээд би галынхаа юг хийгээд ирэхээ. Галаа бүгдээрээ маш сайн харцгаана. Тэгээд өөрийнхөө хүслийг, бодлыг галаа харж байхдаа маш сайн шившиш манайхан заа юу. Тэрий чинь би дэмнэж тусалж өгөх гэж байгаа. Манайхны одоо 10-ийн мянгатуудынхаа ажил үйлийг дэмж ийн галын засал хийж байна. За манайхан галаа сайхан ширтээрээ.
За манай гэрлийн дайчдынхан Тэнгэр Монгол газар группийнхэн мөн дээрэс нь манай тунгалаг давсан бигнүүрийнхэн мөн намайг даган уншигчид бүх хүмүүстээ галын засал хийж өгч ийн. Гал голомтынх нь галыг бадрааж ийн. Ажил төрөлний гал шиг дүрлзэн асч байг. Зүрхэн дэх гал нь энэ шиг ингээд бадарч байг. За бүгдээрнгийнх нь нүдэн галандаа нүдэндээ цогтой, царайдаа гэрэлтэй ажил төрөл амьдрал нь энэ гал шиг мандан мадарч явах болтугай. Тэнгэр 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 Монгол 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 газар 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 хүрээ гэрлийн дайчдынх нь гал голомт нь бадраг Тэнгэр Монгол группийн хны галан бадраг тунгалаг давсан бигнүр группийнхэн за тэгээд намайг дагагчд бүх дагагчдын минь гал голомтынх нь галыг бадрааж ийн. Бүгдээрнгийнх нь зүрхэнд нь гэл энэ гал асч байна. Бүгдээрнгийнх нь нүдэн дайн галтаа сэтгэлдээ дулаахан царайндаа гэрэлтэй сансан болгоно бүтэж байгээ. Сарвайсан болгоно авж байгээ. Хүрээ 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 тэнгэр 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 Монгол 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 газар 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 тэнгэр 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 Монгол 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 газар 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 хүрээ 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 өнөөдрийн галынхны засал нь манайханд маш сайхан хүрлээ. Маш удаан асч байна. Сайхан ууж байна. За та нар минь бүгд халууд өгөөд хөлсөн чихраад ирсэн ба шүү дээ. Биеийн тавираад маш сайн, маш гоё болсон байна манайхан. За ингээд манайхан дараагаар нь ундаалгуудаа сайхан хүртчих. Хажуудаа тэртээд иргүү та нар минь галаа асаасан байгаа. Лаага асаасан байгаа. Өөрөөр зарим нь зул асаасан байгаа. Уугуулах ганган ч гэсэн байгаах. Манайхан нөгөө яг энэ үүлээ дуусныхаа дараа тэрүүгээр өөрсдөө бас ерөнхийдөө ингэ сайхан хариулцдаг байгаарай заа юу. Тэгээ би та нарт хэлж байгаа шүү дээ хажуудаа лаа асаахын учир, ариулгаа хийхийн учир, ундаалгаа зэхийн учир гэдэг дандаа ач холбогдолтой байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ шинээр орж байгаа хүмүүс болвол манай гэрлийн дайчд гэж группд нэг дээрээ Тэнгэр Монгол газар групп руу нэг дээрээ за тунгалаг давсан бигнүр гэж энэ групп руу нэг дээрээ энэ гурван группд одоо сайн дураараа нэгдэн орсон манай мянгатуудынхан энэ одоо группүүдийн одоо админууд та нарыг хүлээж авна. За тэгээ та нарт миний одоо явуулсан бүх лайвуудыг ингээд эмхцэгцтэй яг дараалаар нь гоё хадгалаад эндээ тавьчихсан байгаа. Тэгэхээр та нар эхнээс нь аваад энэ лайвыг үзээд явбал маш их мэдлэгтэй болно. За тэгээд дотор сүнс сэрхүүчин сэрнэ. Өөрийнхөө очрыг амархан олноо. Альва хүндрэл бэрхшээл, альва гарцыг одоо даван дуулах чадвар өндөр болох юм аа. Сэтгэл санаа тавгүй байх. Би хаач хэлэрх юм бол миний лайвыг үзээд үздэг байгаарай. За тэгээ лайв дээр яг ингээд таарах юм бол за тэр ухраагаа давтаад үзчихсэн байсан ч хамаагүй өвчтөе зовёртой газараа гараа тавьж байгаад манайх үздэг байгаарай. За тэгвэл та нар одоо өөрийнхөө одоо өвчнийг өөрөө эмчлэх юм боломжтой болно.
энэ гэр гар нь яаж одоо өөртөө энерги өгч чинь яаж энэ өөртөө чи тусалж байгаагаа илүү мэдэх одоо боломжтой юм болдсон шүү. За ингээд одоо хэдүүлээ дэлхийн ээжигээ уран залъя. Дэлхийн ээжигээ зүрхтэйгээ нэгтгэж хэсэг хугацаанд хэдүүлээ хамтдаа байцгаая. За манайхан ундаалгаа сайхан хүртцгаагаарай. Түүн сандарсан амьсгаатсан хүмүүс байгаадсан одоо сайхан амжаа тайвширцгаацсан байна. Бүгдээрээ маш сайхан тайван болцсон байна. Халууд үгээд ирсэн байна. Заримийнх нь хөлсөн чихраад халууд үгээд байна. Маш сайхан байна. За энэ болгоныг чинь мэдрээд ер нь та нар аятаа тухтай аятайхан байгаад би баяртай байна. Энэ болгон чинь мэдрэгдчихэд хүн хүмүүс бол бас мэдрэгдчихэд энэ удаад бол аятаа тухтай сайхан байцгаанаа. За тэгэдүүлээ дэлхийн ээжигээ урья. За гарынхаа алгыг урдаа дээрээс нь тавиад гараа тосоорой. Дэлхийн ээжигээ хэдүүлээ гар дээрээ тосож авъя. За дэлхийн ээжийг урих нааша дээр биднэр дээр ирэхэд зам өрийн тэгшлэх зориултаагаар бид нэр Тэнгэр Монгол газраа хэлдэг. За одоо Тэнгэр Монгол газраа хэлье. 1 2 3 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар. За манайхаа гарынхын алга дээр дэлхийн ээж буусан байна. Гар нь халуун оргиж байна. Баг зэргийн хүнд оргиод ирж байна. Та нар мэдэрч байгаа. Гар маш их халуун оргиж байна. За хэдүүлээ дэлхийн ээжигээ зүрхтэйгээ нэгтгэе. Зүрхтэйгээ нэгтгэлээ. За тэгээд хоёр гараа. За дэлхийн ээж минь зүрхтэй яаж нэгдсэн байгааг сайхан мэдрээрээ. За бидний зүрх дээр маш их тийм сайхан халуун оргиж байна. Гар халууд өгж байна. Зүрхэн дээр халуун оргиж байна. Бүх биеэр сайхан дулаан оргиод ирж байна. Дотроос жоохон баяр хүрээд ирж байна. За зарим нэгнийхэн зүрхэн жоохон дэлсэж байна. Жоохон догдолж байна. За энэ болж байна. Энэ угаасаа юм болдог. Энэ сайгаад ичмээр байх юугүй. Бүгдээрээ сайхан бие мэдэр. За зарим нь догтлоод бас нулимсан жоохон урсж байна. Энэ зүгээр шүү манайхаа. Энд айд сандрах ерөөсөө хэрэг байхгүй. Хэдүүлээ одоо зүрхтэйгээ дэлхийн ээжигээ нэгтгсэн байна. Гарчин халууд өгж байна. Бүх биеэр нь халуун оргиж байна. Маш ая тухтай сайхан мэдрэмжийг мэдэрч байна. Хайрыг илүү их мэдэрч байна бид нар. Маш гоё байна. За одоо ингээд хэдүүлээ дэлхийн ээжигээ зүрхтэйгээ нэгтгсэн. Дэлхийн ээж зүрх хоёроо ногоон бөмбөлөг дотор хийлээ. Гүн амьсгаа авъя хэдүүлээ. Умыг хэлж байгаа. За гараа мэдрээд байж байгаараа шинэ хүмүүс жоохон тайлбар хэлэх хэрэгтэй байна. Эхлээд гүн амьсгаа авна хамраараа. Дараа нь амаараа гээд амьсгаагаа гаргаж явахдаа гэдэг дөрвөн аваад амьсгаагаа гаргангаа минутын турш хэлэх ёстой. Энийг хүчээр хийж болохгүй, бие барьж болохгүй, маш сайхан чөлөөтэй таавараа хийн. За энэ 1 минутын амьсгал гаргалтын дээр хэлж байгаа умыг гүйцэхгүй байгаа бол тухайн хүрд жоохон асуудалтай байгааг илтгэх нь. За манайхан дахиад гар дээрээ төвлөрлөө. Ногоон бөмбөлгөн дотор зүрхэн дэлхийн ээж нь хамттай байгаа. За гүн амьсгаа авъя.
Маш сайн байна. Дахиад гүн амсгаавъя. Маш сайн байна. Манайхан умаа маш сайн хэлж байна. Мундаг байна. Манайхан мундаг байна. Хурдүүд нь аюу мундаг байна шүү. За манайхан гараа урагшин дэлгээрээ. Дэлхий ээжээгаа тойрогт нь оруулж өгье. Мөн Тэнгэр Монгол газраа хэллээ. 3 2 1 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар 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 Тэнгэр 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 Монгол 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 газар газар газар. За дэлхийн ээж минь тойрогт орсон байна. Орчлон хорвоогийн бүх одоо хэсэг маш өнгөлөг сайхан аятай тухтай байна. За энэ зам бүтээгдээ үлдсэн бид нар ч гэсэн маш их тийм аятай тухтай амар амгаланг мэдэрлээ, хайрыг мэдэрлээ. Маш тийм халуун дул авар амьсгалыг бүгдээрээ хамтдаа мэдэрлээ. Үнэхээр энэ сайхан байна. Орчлон хорвоогийн бүх од эргэс өөрийнхөө тойрог дээр орсон аятай тухтай сайхан байлаа. За та нартай баярлалаа. Өнөөдөр дэлхийн ээжтэйгээ хэсэг хугацаанд сайхан байлаа. За одоо жоохон зөвлөмжүүд өгье. За энэ зөвлөмжийг эхэндээ явуулдаг байсан бол өнөөдөр ингээд сүүл рүү хадаг руугаа явуулахаар боллоо. За одоо энэ манайхан та нар өөрсдөө мэдчихэж байгаа шүү дээ. Нөгөө корона гэдэг маань намжихгүй байна. Одоо хэдэн 100-аар өдөр болгон 100-100-аараа нэмэгдээд байна. Тэгэхээр манайхан одоо манай 100-тынхан, 5-тынхан, 10-тынхан, 1000-тынхан манайхан дор бүрнээ сайхан болгоомжтой байгаарай. Та нарын бол нөгөө далд бие гэдэг чинь маш том байгаа. Тэр жинхэнэ дээрээ та нарын хамгаалт тэгсэн хэдийч манайхан одоо маска сайхан зүгээрээ олон хүлийн газар битгий яваарай. Орсон гарсан болгонда гараа сайхан ойр ойрхон сайхан угаадаг байгаарай. Тэгээ бие биедээ маш их хүндэтгэлтэй хандаж одоо гэр орондоо ариун цэврийг шахах чигтэй цэвэрлэгээ хийх. За тэгээ булан дохоонууд цонхон дээрээ үүдийнхаа тэнд нөгөө том сонгонуудыг ингээд дөрөв байгаад энэ тэндээ тавиад байгаараа нөгөө сонгонууд чинь муухай вирусыг сорж авна. Гэрийг чинь цэвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр ийм юмд одоо хийж дор бүрнээ манайха хариуцлагатай байгаарай. Тэгвэл одоо бид нар аюулд одоо ойртохгүй аюулаас холуур явж болох нь байна. Энэ бол хувийн хариуцлага маш их чухал юм шүү манайхаа. За тэгээд сайхан цаг зав нь олдох юм бол манайхан групп дээр тавигдсан байгаа миний лайвуудыг бүгдийг сайхан эхнээс нь давтаад үзэхэд та нар одоо давтан үзэх болгондоо шинээр юм сонсож, шинээр юм мэдэрч улам сайхан болох юм шүү. Манайхан тэгээд өөртөө цаг гаргаад энэ лайвда сайхан үзээрэй. За тэгээд дээр нь би та нарт хэлээд байгаа шүү дээ. Хүн чинь нөгөө хоёр биетэй. Бид нар хоёр бие хоёуланг энд тортох хэвээр. За тэгэхээр 10% махан биегээд бидний энэ мэдээд байгаа. Энэ бие тортох аргачлал нь бол дасгал хөдөлгөөн. Тэгэхээр хэрдээ таашин сайхан йога хий. За сунж мөргөдөг дасгал бол хамгийн энгийн бөгөөд бүх үеийг хөдлөгдөг хамгийн сайн дасгал байдаг. За энэ сунаж мөрг хийгээрээ ер нь хэрдээ таарсан сайхан дасгал хөдөлгөөн заавал хийгээрээ. Ингэжээж энэ уурагт биеийнхаа цусан хангамж, энерги хангамж энэ юуг нь илүү идэвхтэй болгох юм. За тэгээ би та нарт хэлж байгаа далд бие гэдэг маань сүнсэн бие. Энэ нүдэнд харагдаж гард баригдахгүй. Тийм учраас энэ бие тортох аргачлал нь бясалгал гэд биднийг та нарт хэлсэн байгаа. Тэгэхээр одоо та нар энэ лайв сонсож байхдаа нүдэн анаад ингээд суухад энэ нэг төрлийн бясалгал болно шүү. Нүдэн анаад сонсоход харахтаа биш, сонсоход өөрөө илүү сүнсээр энийг хүлээж авах гэсэн үг. Ягаад гэвэл бид дандаа та нарын сүнсэн дээр биелэх ажиж өгч байгаа. Тэгэхээр заавал харах биш, сайхан ингээд нүдэн анаад тэгээд энийг сонсвол та нар бүр илүү их мэдэрч маш гоё болох юм шүү. Тэгээ бүтэн цаг энийг сонсоод ингээд суухлаар та нарт нэг төрлийн бясалгал болгочих юм.
Тэгэхээр та нар яг унтаад боссон юм шиг маш тийм амар амгалан би амарцсан тайвширсан мэдрэг шиг аавна шүү. За нэг юм хэлье. За тэгээд бас нэг ганц нэг өдөр тутамдаа анхаарах томьёо аргуудыг хийдэг. Манай уламжлалт одоо өвөг дээдсүүд буурлуудын мөрддөг байсан одоо мөрдлөг нь юу байдیں гэхээр ер нь гэр орондоо манайхан ч бүгд тусдаа аяг тавгтай байдаг байсан шүү дээ. Тэгээд аяга одоо нөгөө савхаа энэ төр одоо бидээ авч явдаг. Айлд очих дээр өөрсдийнхээ аягаар тагшаар гаргаж хоолундаа иддэг юм байсан. Энэ явж маш тийм ариун цэврийн одоо тийм аюулгүй тийм маш их тийм гоё ёс журам жаягтай байсан байна шүү дээ. Тэгэхээр энтэй агаар нэг ер нь бол эхнэр нөхөр хоёр нэг аягнаас идэж ууж болохгүй, нэг халдганаас сольж идэж ууж болохгүй. Ингэх юм бол хоёрын хооронд ерөнхийдөө жоохон тийм юу яагаад хэрүүл урал үл ойлголцол үүсэх гэдэг. Тийм болох дээр дундаа нэг аягтай юм ба дундаа нэг халдвартай байж болохгүй шүү. Ер нь гэрээ эзний аяг халбаг тустай байх ёстой шүү. Яг л тэр аягаараа яадаг. Өөрөөр хэлбэл нэг төрлийн одоо тэр аяг нь тэр гэрээ эзний аяг, гэрээ эзний халбаг нь тухайн одоо хүнд ер нь бол хамгаалт болж өгдөг. Тийм тэгэхээр аль боломжоор гэр бүлийнхэн ч гэсэн тусдаа өөрийн гэсэн хэрэгэлдэг аягтай тавгтай байгаарай. За энийг нэг бас хэлээд өгье гэж бодсон. Тий одоо манайхан ч угаасаа тэгдэг те. Тэгээд гэр бүлийнхэн гэрээ эзэнд бид нэр хоолойхон цайны дээжийг төвлөж барьдаг. За энэ бол гэрээ ир хүн, гэрийн ноён нуруу энэ гэрийн гал голомтын одоо голомтыг гадны одоо янз бүрийн юмнаас хамгаалдаг хүн гэрээ ир хүн байдаг. Тийм болохоор бид нар тэр гэрийн ноён нуруу ир хүнээ хүчтэй байлгахын тулд дадаа хоол цайныхаа дээжийг төрүүлж барьдаг байсан юм шүү. Тэгэхээр энэ уламжлалыг ер нь бол орхитууж гээгдүүж болохгүй. За тэгээд тэр ноён нуруугаа хүндэлдэг хоол цайныхаа дээжийг барьдаг ийм одоо ёс жагийг манайхан алдагдуулж болохгүй шүү. За нэг юм хэлээд өгчээ. За тэгээд галтгоонд янз бүрийн мөнгө санхүү мөнгө тоолж болохгүй. Мөнгө санхүүгийн талаар яриа өөрөө нэг өрнүүлж болохгүй. Галтгоо гэдэг бол хоол иддэг тийм өрөө. Тэгэхээр тэнд одоо янз бүрийн мөнгө тоолох юм бол илүү тоолох юм бол алдагдлалд орох нэ. За тэгээд урд нь бас ярьж байсан байлгүй. Хэрвээ янз бүрийн өвгөө аваа мөнгө санхүүгийн холбоотой асуудлыг байвал боломжоор өдөөс хойш хийдэг. Өдөөс өмнө хийдэг байгаарай. Өдөөс хойш харуу бүрүүгээр ер нь бол хүнд нэг юм өгдөггүй. Гэрээс янз бүрийн гаргахгүй байвал зүгээр шүү. За юу. За нэг юм хэлээд өгчээ. За тэгээд манайхан ганцхан энэ одоо группүүдийг уншихаас гадна миний өөрийн цэцэг жаргал дорж гээд Facebook байгаа шүү дээ. Тэн дээр би бас энэ одоо лайв дээр яриаггүй ч гэсэн тэнд айгүй хэрэгтэй мэдээлүүд их оруулдаг шүү. Манайхан тэр мэдээллүүдийг бас айгүй сайн уншдаг байгаарай. Тэн дээр хэрэгцээтэй мэдээл, шаардлагатай юмнуудыг бол манайхан өөрлөгөө одоо татаж аваад хадгалаад үзчихэж болно. За тэгээд би та нарт угаасаа хэлээд байгаа. Яг домын талаарх та нар зөвлөж байгаа зөвлөмжүүдийг бол дандаа хийсэн байгаа шүү. За урд нь одоо би хэллээгүй илүү сайн санахгүй байна. Хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд нэг өөрийнх нь чолкийг ингээд уртлынхаа усыг тайраад идэг шүү дээ. Би ч мөн тэгтгэл байлаа. Одоо бол болсон. Тэгэхээр хүн өөрийнхөө усыг тайрах юм бол өөрийнхөө анзар жаргалыг тайрчаад идэг. Тийм болох тэр хизээч өөрийнхөө усыг өөрөө битгий тайрч байгаарай. Заавал хин нэг нэр уртлын жоохон чолк байсан ч гэсэн хүнээр тайруулдаг байгаарай. За тэгээд би бас хэлсэн хүн үсээ хусуулаад байдаг шүү. Зарим хүмүүс халдсан гараа их байдаг. Байсагээ тусаад байдаг. Ийм халдсан толгойтой хүн байсагээд үсээ хусдаг хүмүүс бол ер нь бол өөрийнхөө анзар жаргалыг хусж гин гэж одоо ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ хусалдаг хийж байхдаа жижигхэн тийм тарны арга хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний имийг гээж гин өөрийнхөө имийг өөртөө үлдээж гин гэж энэ шившлэг маягийн ийм юм хэлжээж үсэндээ гар хүргэж байгаараа үсээг одоо юу яаж байгаараа хусж байгаараа гэж хэлмээр юм. Сүүлийн үе залуучууд халдсан толгойтой залуучууд их байх болсон байлээ. Тэгэхээр ийм домын шившлэг хэлжээж үсээ хусдаг байгаарай. Хамгийн багаар бодоход 9 сар ургуулж иж үсээ хусах нь их зохимжтой. Тэгээд тусахтаа миний сая хэлсэн хүнийхийг хүнлөөнд буцааж өөрхөө авч үлдэж гин гэж хэлээд ийм шившлэг хийж үсээ хосуулдаг байгаарай. За тэгээ бас нэг домын арга одоо нөхөрт гараагүй октод эмэгтэйчүүд бие биенийхээ үсийг сүлжиж болохгүй. За ингэх юм бол одоо тэр хоёр хүн хоорондоо
эрт орой ямар нэгэн газар айгүй тийм муудалцсан үл ойлголцол үүсдэг байх нь байна. За тийм учраас тийм байдалд орохгүй тулд эсвэл одоо нөхөрт гарахгүй байх ч гэдэг юм уу ийм юм болох гээд байдаг. Тэгэхээр нөхөрт гараагүй хүмүүс яалтчгүй бие биенийхэн өсийг ингээ одоо сүлжиж юм уу санаж таарсан болвол бие биендээ нөгөө зоосон маниат зоосон мөнгө солилцож байгаарай. Тэгвэл энэ одоо домын арга болоод янз бүрийн тийм үү таагүй юмнууд болохгүй нь шүү. За юу. За нэг ийм юм домыг хийж болж байна. За өөр чинь юу хэлж өгсөн байгаа лээ. За тэгээд тэр амьсгалын дасгалыг одоо сая жишээлбэл та нар энэ умыг хэлж яхад нөгөө хамраараа амьсгаа аваад гэж хоорондоо нөгөө умыг хэлж байгаа шүү дээ. Гэдэг юм. За тэгэхээр энэ амьсгалыг гүн аваад тэгээд амьсгаагаа аваад амьсгалаа гүн арахад зарим хүмүүст айгүй тийм төвөгтэй байдаг. За энэ ямар хүмүүс тийм төвөгтэй байдал мэдэгдэж байна гэхээр өөрөөр хэлбэл хоолойны хүрт, зүрхний хүрт, за наран сүлжээ хүрт гэдэг энэ гурван хүртэн дээр асуудал үүссэн бол амьсгаа чөлөөтэй авагддаггүй. За тэгээд ерөнхийдөө би та нарт хэлдэг шүү дээ. Сэтгэл санаа тавгүй үед наран сүлжээ, үрчхүүн хүртний харьяа идэрхтнүүд чангардаг. За энд хэвлээ дотор өөрөөр хэлбэл энэ 506 сав эрхтэн чангарцсан байгаа нөхцөлд хүний амьсгаа хүртэл дутуу байдаг. Гүн амьсгалж чаддаггүй, хагас дутуу, буруу амьсгалдаг. Буруу амьсгалнаа гэдэг чинь үүшээ асуудал үүсэж идэг байхгүй. Тэгэхээр манайхан хэрвээ энэ умыг хэлж чадахгүй байгаа бол ийм одоо юуны дасгал хийшүү. Одоо энэ амьсгалын дасгал л да. Эхлээд хамраа ингээд мэдэр аль талынх нь чинийх битүү байна, аль тал нь онгорхой байна. Онгорхой талаараа эхэлж хийн шүү. Хамгийн эхлээд яаж авах юм гэхээр эрхээ хуруугаа гараа дарлаа. Энэ онгорхой талд нь энэ байлаа гэхэд энүүгээр амьсгаа авах нь байна. Энийг эхлээд хийгээд үзээрэй. За юу. Хамар битүүрсэн байхад саяын дасгалыг хийхэд болно. За эхлээд энэ хамраараа амьсгаа авлаа. Энэ нэг талаа эрхийгээрээ дарлаа. Хамраараа амьсгаа авлаа. Амьсгалаа төгжлээ. Одоо нөгөөтгөрөө гаргана. Дахиад энэ хамраараа авлаа. Төгжлээ. Гаргалаа. За ерөнхийдөө хамрын шуухтнаа юм уу хамар битүүрээд байгаа нөхцөлд энэ амьсгалын дасгалыг хийхдээ хамар зүгээр л онгоогоод ирдэ шүү. Ямар ч юм тарайгүй айтайхан одоо амьсгал чөлөөлөгдөд ирдэг. Тэгэхээр энэ амьсгалын дасгалын умыг хэлгэж жоохон хүндрэлтэй байгаа бол эхлээд энэ амьсгалын дасгалыг ингээд хийгээд өөрийнхөө энэ хавийг чөлөөлөд аваарай. Тэрний дараа умыг хийхдээ илүү хөнгөн хийлэгдэж шүү. За тэгээд ер нь хоошод бол би хэлээд байгаа шүү дээ. 7 хүрдүүдээ сэргийх тий та нар эхлээд энэ титэм хүрдэн дээр ингэж тавиад тэгээд би нөгөө өнгө цацраадгээ хэлсэн байгаа шүү дээ. Бриллиантын өнгө тавилаа, анхаарлаа хандууллаа, дараагаар нь умаа хэлнэ. За дараагаар нь тэгэхээр энэ титэм хүрд гэдгээ би та нарт хэлээд байгаа шүү. Тархины шарын дээдсийн нэрээр хангана. Дээд хүчтэй холбоотой нар сар, сансар акторгуй, од иргэсээс, долоон бурхтаасаа, хөх мөх тэнгэрээс, удмын борол дээдсүүдээс ирчим авдаг хүрд. Нөгөө талаар ер нь бол биднийг чиглүүлж өгдөг лууж урд шүү. Хаашаа явах юм, юу хийх юм, чир нь юу хийх ёстой, хинтээ байх ёстой ч гэдэг юм. Ер нь зүг чигийг олж өгдөг хүрд. Тэгэхээр энэ хүрд нь гацаатай байх юм бол толгойн шарын дээдсгээр одоо өвдөх нь байна. Оюуны потенциалаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй нь байна. За дээрэс нь одоо толгойд муу бодол эргэлдээд байх юмыг одоо зөвөр нь гоёор нь саагнаар нь хүлээж авч чадахгүй ч гэдэг юм уу. Толгойд муу бодол эргэлдэх ч гэдэг юм уу. Ийм асуудал үүсдэг нь байна ш. Тэгэхээр энэ бриллиантын өнгө цэцраадаг учраас гараа тавиад бриллиантын бөмбөлгөө тавиад бүх анхаарлаа төвлөрүүлж байгаад умаа хэлэх нь байна. Ингэж энэ хүрдээ нэ. Дараачийн хүрд нь 3 дахь мэлмийн хүрд. 3 дахь мэлмийн хүрд ерөнхийдөө энэ титэм хүрд үнс хүрд хоёр л ганцаараа байдаг шүү. Бусад хүрд бүгдээрээ хосоороо 3 дахь мэлмийн хоёр хөмсгний хооронд нөгөөх нь ардагдсан дээр. За 3 дахь мэлмийн хүрд юу хариуцах юм гэхээр нүдний хараа, хамрын хүндий, амны хүндий, чих, тархины шарын дооцгийн энергээр хангана. За тэгээ ерөнхийдөө зөн совин, юмыг урьдчилан мэдэх чадвар,
хүн таних чадвар гэдэг энтэй холбоотой байдаг. Энэ хүрд сайн ажилдаг байж ээж бид нэр зүйтэй, совинтой байх нь байна. Дээр нь хүн таних нь байна. Энэ сайн хүн үү, муу хүн үү? Энэ хүнтэй би хамтарч ажиллавал ганцхан нийлэх нүч гэдэг юм. Хүнийг таних гэсэн. Хүн таних гэдэг чинь зөв хүнтэй нөхөрлөнөө, зөв хүнтэй хамтарч ажиллана л гэсэн. Тэгээд энэ хүрд чинь сурагч байгаа өнгөтэй. Тэгэхээр та нар бүгдээрээ хоёр гараа ингэж тавьчаад сурагч байгаа бөмбөлгөө тавилаа. Бүх анхаарлаа хоёр гар дээрээ төвлөрүүлээ. Умаа хэлэх нь байна. Ингэж хийн. За дараачийн хүрд нь хоолойны хүрд. Хоолойны хүрд гэдэг нь залгуур хоолой, багалзуур хоолой, бамбаа улчирхай, гүйлсэн булчирхай, ууршигтай холбоотой асуудлыг одоо эд эрхтнүүдийг энергиэр хангадаг хүрд. Нөгөө талаар хүнтэй хэл ам олцох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварч, дуу хоолойч хүнд хүрдэг байх гэдэг ийм юмтай холбоотой байдаг. Энэ хоолойны үрд сайн байж ижил бид нэр хүнтэй хэл амаа сайн олцсон шүү. Тэгжээж бид нэр ажил дээр их амжилттай байдаг. Тэгэхээр ажлын одоо амжилттай байх нь хоолойны үрдтэй илүү холбоотой байдаг байна шүү. Тэгтээ мэдээж чи энийгээрээ мэдэрч зөв хүнтэй хамтарч ажиллах, оюуны потенциалаа бүр дүүрэн ашиглах энэ нөхцөл чи илүү амжилттай байна. Тэгээд дээдлийн 3 үрд ерөнхийдөө бол дээд хүчтэй холбоотой. Ер нь бидний далд бие гэдэг байгаа, миний сэтгэл бие гэдэг байгаа 90% биетэй чи хамгийн холбоотой гол 3 үрд нь. За тэгээд зүрхний үрдэн дээрээ бас анхаарлаа хандуулад хоёр гараа сайхан ингэж тавьж агаад ногоо өнгөөр төсөөлдөг зүрхний өнгийг ногоон бөмбөлөг дотор одоо хоёр гартныхаа алган дотор хийгээд тэгээд умаа хэлэх нь байна. За зүрхний үрд бол энэ нь бол гэр бүлийн асуудалтай холбоотой байдаг ш. Хүмүүс одоо тэгээд хантай болохгүй байх, цалаатай нийлээд байна, үл ойлголцол үүсээд байна л гэд энэ зүрхний үрд чинь болохоор хичээд байгаа. Тэгэхээр зүрхний үрдээ нэг харах чаргаал бол хүнд бити гомд энэ амьдрал чинь угаасаа баялаг штэ. Сайн ч байна, муу ч байна. Гомдох зүхрэх юм байж л байна. Гэхдээ гомдоод яад гэв. Тэр чинь болоод өнгөрцөн юм бодоод санаад өөрийгөө блоклоод явдаг чи өөрөө л хохирно штэ. Тийм болохоор өршөөл уучлал гэдгийг үзүүлдэг бай. 13 дэх шүн байхгүй. Бүхэн чамд таалагдах албагүй. Чи бүхнийг таалаад ах албагүй. Тийм болохоор бүх юм байгаагаар нь хүлээ зөвшөөрч өөрийгөө зовоохгүй байхад манайхаа анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхээр зүрхний хүрд сайн байж ээж бид нэр за энэ хантай учрна. За тэгээд зүрх сэтгэлээрээ хүнтэй ойлголцож чадна. Гэр оронд нь халуун луурын унцгал байна. Гих мэдчлээ ийм л юм бол тээ. Тэгэхээр зүрхний үрд бол гэр бүлийн асуудалтай холбоотой. Тэгээ зүрхний үрд гэдэг угаасаа дээрээс доороос аль талаас ирчим аавна. Тэнцвэрт байдалд орж иж хэв үйл ажиллагааны явагддаг үрд. Дээдлийн 3 үрд, доотлын 3 үрдийг гурвангийн хариуцдаг, бацдаг ийм үрд юм байна. За дараа наран сүлжээ үрд гээд ходоодон дээр байрлаж байна. Наран сүлжээ үрд гэж нэрлэдэг. За энэ наран сүлжээ үрдээс эхлээд газраас дэлхийн цөмөөс ирчим аавна. За энэ наран сүлжээ үрдэн дээр хизээ гэмтэл гардаг өгөхлөөр ерөнхийдөө юмд аягүй санаа зовдөг хүн. Хэрэгтэй хэрэггүй санаа зовоо шаналаа термин нэмгээл гуниад гутраад гомдоо цөхрөөд уйт гартаад ингээд сэтгэл зүйн хувьд ийм 50 бус байдалтай хүмүүсийг наран сүлжээ үрд гэмтдэг. Наран сүлжээ үрд гэдэг нь 5 цул эртнийг энергиэр хангана. Хэрвээ 5 цул эртэн дээр асуудал үүссэн бол та нар хоолундаа мэдээж ирнэ болгоомжтой байхгүй бол ер нь л одоо өвдчих гээд байх нь ш тавгурахчих гээд байх нь ийм байдал үүснэ. За бид нар чи ийм байдал үүсээ зогсохгүй мөнгө цаасны хувьд асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл мөнгө олохгүй ш 5 цаас олоод идэг. Гэтэл зарлагч нь давчаад байна. Хоримтол гэж юм үүсэхгүй байна. Гараа чин салаагаар мөнгө урсчаад байна. Энэ бол наран сүлжээнд асуудал орсны шинж. Тийм тэгэхээр одоо наран сүлжээ хүрдэн дээрээ анхаарлаа хандуулад хоёр гараа тавиад умаа хэлэх нь байна. Наран сүлжээ хүрд бол шав шар өнгө гаргадаг. Шар өнгийн бөмбөлөг гарынхаа алган тэгээд умаа хэлэх нэ. За дараачийн хүрдэн давсаг дээр орчин үед хараа хүрд гэж хэлээд байдаг. Буурал дээдсүүд уламжлалт ангааханд бол энэ үрчхүүн хүрд гэж үздэг. За үрчхүүн хүрд болох дээр 6 сав эртэн давсаг бөөр эмэгтэйч сав өндгөвчтэй холбоотой эрэгтэй хүмүүст бол төрөв булчирхай хариуцсан. За энэ ерөнхийдөө энэ үрчхүүн хүрд хизээг эмтдэн гэхлээр хүн өөртөө итгэл алдрах, өөрөө үнэлэмж муулах, амьдралдаа ахуйдаа өөртөө сэтгэл хангамжгүй байдал үүсэх. Энэ нөхцөл байдалд л одоо энэ үрчхүүн хүрд гэдэг гэмтдэг байна шүү дээ. Энэ нөхцөлд бол менстрац хэрэгтэй өвдөх, хонох цаан тогтмол биш байх, тасалдах, жирэмслэлтэнд асуудал үүсэх, даар нь өрн зэстийд болох бүр нургаар өвдөх гэдэг ийм асуудлууд үүснэ. Эрэгтэй хүмүүст бол төрөв булчирхай, шинэ бас чийжээ, юлжээжээ, шийснээ дараа үлдэцтэй байх гэдэг ийм асуудлууд үүсдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ 506 сав хүртэн бол наран сүлжээ үрчхүүн хүрдний энэ хоёр асуудлууд бол ерөнхийдөө хүний сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг.
Тэгэхээр сэтгэл зүй буюу сэтгэл биеийг засахгүйгээр энэ тариа уугаад юм харагдаж огтлоод бол энэ ач холбогдол их багтаа идэвдэг. Норм хэмжээнд навчаад өгөхлөөр бие организм өөрийгөө эмчилнэ. Энэ 10% махан бие тийм бүтцтэй цаанаасаа. Би та нарыг нэг засаад гайхуулаад байгаа гэхээс илүү энэ ил далд хоёр биеийн хоёулангийн хэрхэн язсахаар ухааны л би олцсон. Тэр хоёрыг ч л би засаад өгчдөг. Тэгэл бусд одоо үйл ажиллагаа цэвэрлэх, эрүүлжих энэ процесс болоод хараа энэ цаанаасаа хийгддэг юм шүү дээ. Ийм юм болж байна. За дараа нь үнс хүрд гэж байна. Үнс хүрд. За үнс хүрд таана байдیں۔ Гэхлээр баган нурууны хамгийн сүүлийн яс буюу ахар сүүлэн дээр байдаг. За үнс хүрд гэдэг нь юу харагдцдаг? Тулгуур эртэн болох баган нуруу. Тэгээ хоёр тулгуур эртэн хоёр хөлийг хариуцсан. Өөрөөр хэлбэл одоо урт биеийн төвшөнд энийг хариуцдаг байх юм шүү дээ. Тэгээ бөөрийн дээд болцгоотой холбоотой тулгуур эртэн болох баган нуруу хөлийг хариуцсан. За нөгөө утгаараа газардалгаа энэ та нарын амьдрал төлөө олох чадамжтай холбоотой байдаг. Хүн газардалгаа сайтай байж амьдрал төлөө олох чадвар сайн байна. Амьдрал төлөө олох чадамжтай хүн өөрийн гэсэн зорилготой, хүсэлтэй, тэмүүлэлтэй тэрнийхэн төлөө зүтгэдэг. Хэрвээ чи газардалгаа муу бол өөрийн орон зайг үүсгэж чадахгүй гэсэн үг. Чи хэрвээ өөрийнхөө орон зайг үүсгэж чадахгүй бол чамд зорилго, хүсэл, тэмүүлэл гэж юм байхгүй. Чи энэ нэгэн хүний дарамт шахалт нөлөөнд дандаа явна гэсэн үг. Хүний дарамт шахалт нөлөөнд явдаг хүнд бол ямар зүрх юм төлөвлөх ч юм уу, ямар нэгэн одоо хүсэл эрмэлзэл гэдэг юм байхгүй. Маш дургуугаар ажиллана, хийн. Тэгээд өөрөөрөө аявих зовоон, өөрийнхөө төлөө биш хүний төлөө ажиллаж байгаа юм шиг бодож сэтгэж ажилдаг. Тэгэхээр хүн маш их ядардаг. Тэгж ажил хийхдээ өөрийгөө цуцаана, чи маш их энерги алдна. Тэгээд чамаас угаасаа амжилт гарахгүй. Ийм л байдаг. Тэгэхээр энэ боломжоор газардалгаа сайтай байж хүн өөрийн орон зайгаа үүсгдэг байх хэрэгтэй. Чи өөрийнхөө орон зайг үүсгэж байгаа нөхцөлд хүсэл эрмэлзэл тэмүүлэл гэж юм байна. Зорилго байна чамд. Тэгвэл чи тэрнийхэн төлөө ажилтдаг шүү дээ. Тэгэхээр манайх аль болохоор газардалгаа сайн байж өөрийнхөө орон зайг үүсгээд өөрийнхөө орон зайд өөрөө эзэн бай. Тэгэхээр нөө хэмэртэй тэнгэртэй байх гэдэг чинь ерөөсөө л энэ ойлголт л байхгүй юу? Өөрийнхөө биеийг үүсгээ өөрийнхөөрөө бай. Тэгвэл чи хүсэл эрмэлзэлтэй тэрнийхэн төлөө илүү зүтгэдэг. Тэрнийхэн төлөө чиний удамд байгаа чадамжууд чамаас гардаг. Ийм л юм байгаа. Тэгэхээр өөрийгөө ол, өөртөөгөө ажил, өөрийгөө мэдэр гэдэг байгаа чи ерөөсөө л чиний тэр газардалгаа сайн байж өөрийн орон зайг чинь л өөрт нь үүсгэх гэдэг байгаа. Энэ бол чамаас чамтай хамаатай, өөртөө ч хамаатай. Гэтэл бид нэр энд юм болох дээр дандаа л тэр муугаас болоод энэ муухаас болоод энэ л байхгүй болчихвол би жаргах гэдэг, тэр л байхгүй би жаргах гэдэг ингээд дандаа гадна хамаатай болдог уучлаарай. Энэ чамтай өөртөө ч холбоотой. Тэгэхээр чи өөрийгөө л өөрчил. Чи өөрөө хэн нэгнийг өөрчилж угаасаа чадахгүй. Энэ боломжгүй. Чи зүгээр л өөрийгөө зас. Чи өөрийгөө засахад эргэн тойрны ойр дотны хүмүүс зүгээр хараа эндаа засагтаад явчихдаг. Ийм л байна. За өнөөдөр тэгээд дандаа ярьдаг юм а давтаад ярьсан байх. За тэгвэл миний ярьж байгаа юмыг давтан сонхоод илүүднэ гэж байхгүй манайхаа. Би тэгээд тийм учраас би та нарыг лайвуудыг дахин сонс. 2 удаа, 3 удаа, 5 удаа, 10 удаа сонс гэж би хэлээд идэг. Манайхан угаасаа хэлдэг. Таны юмыг дахин сонсох болгонд дахин шинэ юм гарч ирээд идэг гэсэн. Тэгэхээр та нарын нөгөө далд би хүлээн авах чадвар хэр байгаагаас болоод миний ярьж байгаа хэлж байгаа юмыг бүрэн дүүрэн авч чадах үсэг нь хүртэл өөр байдаг шүү. Тийм тэгэхээр манайхан залхуурлагөө өөртөө цаг гаргаад лайв дайгуу сайн үзээрэй. За ингээд өнөөдрийн лайв, өнөөдрийн хичээл гэнэ, хөөрөлдөн гэнэ энийг одоо ингээ хэдүүлээ өндөрлөё. Маш сайхан боллоо. Баярлалаа. Жохоо одоо зөндөө ярьсан юм жоохон нуршсан байгаа ах одоо хуучин хүмүүст бол шинэ хүмүүст бол сайхан байгаа. Тэгвэл дахид сонслоо гэж та нарт минь буруудахгүй учраас харамсах хэрэггүй. За та нартай баярлалаа. Хайртай шүү. Тэгээд манайхан лайваа сайн үзээрэй. Домынхаа аргуудыг сайн хийгээрэй. Өөртөө аюу сайн ажиллаарай. За баяртай. Бүгдээрэнд амжилт хүсье. Мундаг шүү та нар. Баяртай.